Хоол идэхээс 30 минутын өмнө хоол идснээс хойш 1 цагийн дотор шингэн зүйл битгий уугаарай. Хүний ходоод хоосон үедээ сул хүчлэлэг буюу pH нь 5-6 байдаг. Хоол идснээр ходоодны ханд хилэгдэж, ходоодны хүчил ялгарч эхлэн ходоод хүчтэй хүчлэлэг буюу pH нь 3 хүртлээр буурна. Залуу эрүүл хүний хувьд 3 хүртэл хүчлэлэг орчин бүрдэхийн тулд ойролцоогоор 45 минут зарцуулдаг. Гэтэл нас ахихын хэрээр хүний ходоодны хүчил улам багасч яадаг учраас 35-аас дээш насныхан өвнөөс удаан хугацаа зарцуулна. Хэрвээ та хооллох үедээ шингэн зүйл уул ходоодны хүчил маань шингэрч үнээс олж сул хүчлэг эргээд болно. Үүнээс гадна хоолондоо хумигч булчин сул хүчлэлэг орчинд нээгддэг. Тэр булчин суларснаар ходоодны дотор байгаа хоол ходоодны хүчил зэрэг нь дээшээ улаан хоолоор орж цочроо чээж хорсох ам гаш ойргох зэрэг улам нэмэгдэнэ.